Өчигдөр сонсогчдоо UBM радио 89.3 Halloween-ийн спешиал дугаар эхэлж байна. За та бүхэндээ зориулаад Японы алдарт домог яриануудыг та бүхэндээ ярих болно. За эхний яриа бол теке. За теке гэдэг нь болохоор тогоон дээрээ мөлхөх үед гардаг чимээг илэрхийлж энэ нэрийг өгсөн юм байна. Хуучны зарим төвхөнд өгүүлснээр сургуулийн сурагч охин метроны зам руу унан ирж байсан метронд мөргүүлэн биенд хоёр хуваагдсны улмаас тэрний сүнс нь хөрөө эсвэл хадуур бариад өөрөөс нь зайлсхийх боломжгүй болсон хохирогчийг хоёр хувааснаар өөрөө ганцаараа биш болдог гэсэн тийм домог хэрэг байт юм байна. Ерөнхийдөө бол одоо метронд хариулаад тасдагдаад ин хоёр хуваагдсан хөх юм байна. Тэгээд тэрнээсээ болоод ингээ гадуур явж байгаа одоо өөрөөс найсан хүн байх юм бол хөрөөгөр ингээд биеийг нь хоёр хувадаг. Яг өөрсгөө адилхан хувадаг шүү дээ. Йоо. За тэгээд шөнөөр гэртээ харахаар явж байсан сургуулийн сурагч хөвгүн одоо цонхны тавцан дээр тохоогоороо тулан суугаа хөөхөн охиныг олж хардсан юм. Яа за яг тэр үед нь тэд бэбиийн рүүгээ харан инээмсэглэх ба хөвгүн охиныг юу хийж байгааг гайхан бодож амжаагүй байтал нь охин гинэт цонхноосоо өсөрч гарч ирээд охины тал бие нь байхгүй байхыг тэр үеийг нь харсан одоо хөшсөн тэр залууг шууд одоо үгийн зөрөөгөө хоёр уучдаг зүгтгаас өмнө. Нэг ийм домог нэг тийм түүх яриа байт юм л да. Ер нь л хуваадаг юм байна тий. Тэгээд энэ нь болохоор ерөнхий одоо болсон явдал гэж яригдт юм бэлээ. Яг үнэхээр яг нэг охин ингээд тий метронд дайруулад хоёр хуваагдсан. Яг тэрнээсээ болоод ингээд хоёр хуваагдж байсан яг тийм бодож явдал гэж яригдтий. Тэгээд яг энэ түүхэн яг яаж дамжирч яваа те ингээд хүнийг бас өөртөөгөө адилхан ингэж хуваадаг болсон бэ гэсэн яг тийм бол яг зөвхөн дам яриагаар л одоо байдаг. Гэтэ хүмүүс бас энэ яриаг ингээ одоо японочдод хоорондоо ярих болгондоо бас жоохон айцтай ярьдаг. Тийм яриа юм байна. Ер нь өөрсдийнх нь домог нь болохоор яг тийм. Ер нь л өөртөө мэдээд идэм шүү дээ тий. Яг болсон гэд уламжлагтаад яцсан юм шиг. Тийм яг одоо манай монголоор ярих юм бол одоо бошхуугийн шулмс гэдэг шүү дээ. За. Тэр шиг. За тийм ээ. Йоо амар юм унштай араас нэг гэдэг. За би болохоор ингэж байгаа юм заяа. 1918 онд Сузуки гэдэг нэртэй өсвөр насны хүү Саппоро гэдэг далай тэнгисийн үзэсгэлэн нүг зах байдаг шүү дээ. Захаа юугаар. Тэрний тэндээс ингээд Google-тэй авсан байна. Нэг Google-тэй заяа ингээд юу кимонотой Google-тэй. Тэгээ тэрийг өөрийнхөө 2 настай дүүдээ Окикуда бэлгэлсэн юм байна. Тэгээд тэр нөгөө нэг ахих өгсөн бэлгэнд мэдээж эмхтэд амар хайртай. Тэгэд нэг ингээд нэг хэдэн сарын дараа юу хатсан юм байна л да. Ханиаднаас болоод эмхтэд үүд болцсон юм байна. Тэгсэн чинь нөгөө Google-тэндээ сүнс нь орогдсон. Өөрийнхөө хайртай Google-тэндээ. Окико. Тийм, Окико Google-тэнд орогдсон. Тэгээ нөгөө нэг охин нас оронгууд нэг японочууд ч солонгосчууд ч юм дахлын ширээдсэн шүү дээ. Тэгээ тэрэнд нь ингээл хайртай Google-тэйг нь тавиал. Тэгэл нөгөө нэг ингээл санагалцаал те дурсаал байжсэн чинь нөгөө Google-тэй нэг өснө ургаадсан гинэ. Тэгээ ер нь японочууд ер нь олж бас яг юм юутай. Ер нь бол уламжлалт юу ахгүй одоо ч гэсэн ер нь бас нэг тийм манесик л нэг тийм сүмд байдаг гэж шүү бүрийн Google-д одоо л хадгалаастай байдаг. Тийм зургийг харж ирсэн. Тийм. Тэгэхээр бас юу юм бэ одоо эн чинь хүүхэд уул нь бол Google-тэй тэгсэн хэрнээ хүүхдийн сүнс хорогдож байгаа юу гэсэн үг яг тэр охин шиг өсмөс нь ургаад байгаа юм. Тэгээ одоо болтол үс нь ургаал гэдэг гэсэн. Тийм үс нь ургадаг гэд. Одоо тэгэхээр тухайн сүмийн хүмүүс нь яадаг үс нь урах болгонд ингэ тариал яваад юм уу? Харин одоо бодвол тийм л хэлгүй дээ. Зурган дээр тийм урт үстэй байдаггүй те. Энийг би яг тэгж санаад байгаа юм. Зурган дээр бол яг одоо мөрөө татсан гэх юм уу? Тэ нэг мөрөө татсан маягийн тийм үстэй. Байдаг санагдаад. Тийм харин бас надад яг тэгж санагдчих. Тэрийг бол би бас нэг сонсч байсан. Үсийн одоо тэр сүмийнх нь тодорхой хугацааны дараа тайрдаг. Тэнгүүд дахиад ургаал идэг. Аах болохоор бүр юм тайрмал үстэй гэж агаад одоо бүр ингэж өвдгөө давцсан үстэй болсон. Тэгэхээр бас амар эвгүй байгаа. Одоо болтол ингээл үс нь ургадаг гэх. Гэтэ нэг сони юм тий. Хүний сүнс шүү дээ тэр чинь. Хүний сүнс за хүүхэлтэй яг нэг ямар нэг одоо амьгүй бий бодгаал гэх юм уу амьгүй юмд одоо ингээ хүний сүнс хорогдно гэж ярьдэн шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо тухайн одоо хорогдсон юмных нь ямар нэгэн үс нь ургаж ийн гэсэн тохиолдол
би өмнө эзээ сонсож Харин байгаа. тэгээд японочууд аягүй сонирхлыг татдаг гинэ. Ер нь бол энэ домогт Google-тэй. Тэгээ нөгөө үрлэн харна үдтэй. Тэгээ өвс нь ураадаг. Тэгээ 40 см өндөртөө кимоно өмссөн байдалтай. Тэм Google-тэй. Тэгэхээр ер нь бол баг тэр хүүхэлт нь өөрөө охин болчиход Тэгээ ер нь баг охин болчиход байгаа зү. Тийм үү? Тэг яг ингээд кимоно өмсдөг Япон эмэгтэйчүүд кимоно өмсдөг. За тэгээд яг 40 см гэхэр чинь тэгэл чинь Google-тэй нэл хэмжээ байгаа шүү дээ. Тийм. Хүнэл биш болохоос тэгтэл бас эвгүй тий. Тийм байна. За дараагийн түүх нь Акаманто гэж байгаа. За Акаманто гэдэг болохоор одоо угаалгын өрөөндөх сүнс. Акаманто гэдэг нэртэй. Тэгээд суул дуур дээр сууж байгаа хүнээс үл мэдэгдэх дуу хоолоогоор улаан эсвэл цэнхэр ариун цэврийн цаасны алийг нь авмаар байна гэж асуудаг. За хэрвээ улаан гэж хэлэх юм бол тухайн хүний бие хідэн хэсэг хуваагдаж, хувцсан цуснд бодогдож улаан болдог. Цэнхэр гэх юм бол царай нь цэнхэр болтол хоолойг нь боомлдог. Өөр цаас байна уу гэж асуух юм бол одоо сүнсийг залдахыг оролдох юм бол тэр сүнс тэр даруй тамийн ертөнц рүү түүнийг чирч оддог. За амьд гарах нэг эргэлзээгүй арга нь болохоор цаас хэрэггүй гэж хариулах бөгөөд энэ үед сүнс орхиж оддөг юм байна. Ямар эвгүй те 0 цуцсан ч ингээл үл мэдэх хоолоо. Тэгтээ хүнийг за боомлоод цэнхэр өнгөтэй болох уу? Яг одоо ингээл цусмсан шахагдаал. Бас тийм байж байна. Тэгэхээр чи хүн чинь царайнд хухаа цагаан болно гэж ирдэг үст. Тэгэл яг одоо хухаан цагаач хөхөл байхгүй. Гэхдээ ер нь хүнийг одоо боомлохоор нөгөө хөхрөөд цэнхэрдүүд туяатай болдог. Тийм яг нөгөө нэг уруулнасаа эхэлж нэг хөхөрдөн шүү дээ. Цэнхэр туяатай болдог тийм. Нэг ухаан алдаад унжмна босоод ирсэн хүмүүс ч уруул нь хөхөрсөн байдаг шүү дээ. Тийм энэ болохоор ер нь тэгээд нөгөө Японд нөгөө ам дамжиж хүмүүсийг нэг айлах гэж ярьсан нэг тийм домог яриа маягийн яриа ингэж гарч ирсэн байгаа. Яг нөгөө нэг бодтой биш. Яг үнэхээр домгороо юм тийм. Тийм домог яриа болоо. Тэгэл 0-ын цас хэрэггүй гэхэр болох юм уу тий. Тийм байна. Гэтэл миний теке бол бодит шүү. Би удахгүй Японд уулзах гэж байгаа. Тэгээд би өөрөө хоёр хогч үү. Яана. Аимшигтай. Дараагийн домог яриан болохоор Хито Башира гэдэг. За энэ нь болохоор хүн багна гэдэг одоо эрт цагт Японд хийгддэг байсан одоо хүн тахилын нэгэн хэлбэр юм байна л да. За энэ нь болохоор ёслолоор хүнийг одоо амьдаар нь далан гүүр те одоо орд харш зэрэг одоо барилга байгууламжийн суурин дор эсвэл дотор нь одоо хийж тахилга хийдэг. Тэгээд ингэж тахиснараа болохоор борхтаас үер ус одоо зэрэг одоо байгалийн гамшиг үү штэ. Одоо тэдний одоо дайсны халдлага зэрэгээс одоо хамгаалах гэх юм уу? Одоо биднийг ингээд аварч өшөөгөрөө гэсэн одоо тийм тахилын үйл ажиллагаа өгд юм байна л да. За тэнгуүтээ ингэж тахигдсан хүмүүсийн сүнс байгууламжийн хамгаалагч болж хамгаалт юм байна. Тэгээд Шимане гэдэг одоо Японы нэг мууж байд юм байна л да. Тэнгүүтээ Шимане мужийн одоо Мацуэ Кастл гэдэг Хито Баширагийн хамгийн алдартай одоо 17 дугаар зууны үед баригдсан энэ барилгын болохоор хідэн ч хан нурсан одоо барилга найдваргүй болсныг баталсан байгаа. Гэсэн одоо зураг одоо нотлох баримттайгаа байд юм байна. За тэгээд ингээд одоо барилгын одоо бүх бат болгохын тулд хүнээр тахилга хийж одоо тухайн үед нь одоо энэ газар Бон гэдэг одоо нэртэй фестивал одоо болд юм байна л да. Тэгээд ордны хамгаалагчид хот руу очиж фестивалийн хамгийн сайн бүжигчнийг барьж ордон руу аваачд юм байна. Тэгснээрээ одоо тэд нэр олдсны хүнийг хөнөөж одоо цогцыг нь ханд шигтгэхэд одоо энүүгээр одоо барилгын ажил одоо саатлгүй урагшлан гэсэн одоо тийм илтгэдэг бас юм байна л да. Тэнгүүдээ хамгийн сонин нь үнэхээр нэрнгээсээ ингээд тэгж тахилга өргөснөөс хойш ингээд барилгын ажил ямар саатлгүй явдаг болсон юм байна. Тэгээд нэг удаа барилга баригсны дараа Мацуэгийн гудамжинд бяцхан охин бүжиглэх үед ордон бүхлээрээ чичирхийлсэн гэж одоо яригдд юм байна. Одоо тэр баригдсан одоо хүний тахиллаар одоо баригдсан барилга штэ ордон. Тэр нь одоо бүхлээрээ ингэж чирж ийсэн. Тэгээд тиймээс Мацуэгийн гудамжинд ер нь хинийгч байсан бүжиглэхийг хориглосон. Ягаад гэвэл одоо тухайн одоо гудамжинд
хин нэгэн бүжиглэх юм бол одоо тэр доторх одоо хамгаалагч сүнснүүд байгаа шүү дээ. Тэдэр нь давхар одоо тэр бүжилж байгаа хүнийг шин дахил байна гэж. Ингэж хөдөлдөг болсон. Тэгээ тэрнээс болоод ингэж чирхийлдэг. Тэгээ дандаа нөгөө бүжигчдэр дахил өргөцсөн байгаа даа шүү. Тийм яаж байгаа бүгд бүжиглэх дуртай. Бөө баарны гараад. Яа. Жинхэнэ партиддаг хүмүүс үү? Тийм. За минийх болохоор ингэж байна. Томиногийн там гинэ. Тэгээ энэ болохоор нэг тийм шүлэг байгаа тоххой юу? Нэг тийм аимшигтай шүлгийн тухай. Тэгээ энэ бүр ингээд одоо болтол ингээд Японд бас ингээд амд амжаад ер нь бол байдаг. Ер нь бол японочууд өөрсдөө ингээд эндээ итгэдэг. Ер нь бол яг нэг юм шүлгийг яагаад тэгэхээр бүр ингээд нэлээ олон нийтийн телевизээр радиогоор хүртэл нэг хүн ингээд шүлгийг уншаад тэг яг ингээд тал хэсэгт нь явж яхад хүртэл ингээд би энэ муудаад унжсэн тийм тохиолдол байдаг гинэ. Тийм учраас ер нь бол энийг хараалын шүлэг гэж бат. Тэгээ 1919 онд шүлгийн цуглуулга байгаас тэ ингээ шүлгийг ер нь бол бүтнээр нь гэсэн үг байхгүй юу? Ясокигийн зохиосон шүлэг юм байна л да. Тэгээ нэг тийм хүн радиогоор хүртэл яг тэрийг уншиж ягаад нэг тийм үйлдэл болж исэн юм байна. Тэгээ уншсан сонсон ярьсан бүхэн хөвтөг гинэ. Тэр шүлгийг уншсан үнэ. Аха. Уншсан. Тэгээ бүр ингээ сонссон, ярьсан хүмүүс нь шүү. Энэ түүхтэй айгу холбогдсон тухайгаас нэг тийм айцтай болж өөхөх хүртэл жижигсээр байдаг гэж шүү. Тийм тэгээ хэсэг оюутнуудын багш нь хүртэл тал нөгөө нэг юм аялалд явж байхдаа хүртэл ярьж исэн байна. Автобусанд явж байх үеэр ингээд аимшиг багш нь ярьж исэн энэ түүхийг. Аха. Тийм. Тэгээд нэг юм аимшигтай зүйл гэдгийг бас ярьсан хэрэг нь бол нэг тийм амд амжсан түүх болж тараад байгаа юм уу? Яг одоо ингээд бид нар ч гэсэн жоохон бахтай ингээл аимшиг юм ярьдаг гэснэг санаж байна уу та нар? Тийм нэг дундаа нэг лаасаач. Лаасаагаад тэгэл бүр заримдаа сүнс дуудана. Тийм нэг улаан утас, улаан даав юу юу л авч ирдэг байлаа те. Нэг сенсэний бичдэг гэсэн. Яг тэр шиг тэгэл ингээл багш нь автобусын дотроо ярьж исэн. Тийм түүх бас байд юм бэ. Тэгэхээр юу юм одоо тухайн Томиногийн там гэсэн одоо шүлэг байд юм те. Тэр шүлгийг уншсан хүн нөх юм эсвэл сонсон хүмүүс нь хам нөх юм. Уншсан хүн тэгээ сонссон тэгээ энэ түүхийг ярьсан хүн гэж байгаа байхгүй юу? Тэгвэл би шүлгийг нь уншчих уу да. За яах юм бэ? Гээ гой үзэл та. Гой. Тэ гой сонирхолтой шүү дээ бас. Йоо тэгтэл амар юм тий. Яа. За би шүлгийг нь олоод ирлээ. Унших уу би. За унш. За сонсъё. За. Энэ монголоор орчуулсан болохоор одоо болдог үг гэж мэдэхгүй байна те. Японоор нь уншуулсан уу? За монголоор ямар утгатай шүлгийг бас сонсъё л та. За монгол орчуулгаар нь уншъя. Түүний их чин цусаар бөөлждөг бол дүүн галаар төрөгдөг гин. Харин өхөөрдөм Томино л очир эрднэр бөөлждөг гин. Томино тамд ганцаараа унж өрхөв. Тамыг харанхуй бүрхэг агаад тэнд цэцэг дэлгэрдэггүй юм гин. Ташууртай яваа нэгэн Томиногийн ихч муу юм болов уу? Ташууртай нь хиний цус байна вэ? Ташуурт. Ташууртхаас өөр зам хязгаарнуул харагдах там үгүй. Түүний та түнэр харанхуй там руу хөтлөх үү? Тэнд алтан хон хан хөхөө хүртэл би. Найрсаг хязгааргүй там руу явахдаа бэлдэн савхин утандаа чадах чинээгээрээ хий. Оймод болон гол горхид хавар ажлан ирж байна. Бүр түнэр харанхуйн там дахин 7 уулс болон гол горхид хүртэл айлчилжээ. Шууны торхонд хан хөхөөг тэргэнд хонь харин өхөөрдөн Томиногийн нүдэнд нулимс цэлгэнжээ. Уйлаан хөхөөний дуу бороотой ойруу чиглэнэ. Тэр байдаг чангаараа дүүгээ санаж байна гэж хашгирлаа. Уйлах цөөрэ тамаас нэг цөөрэтхэд тамийн 7 уус олно. 7 горхийг тойрон анчин цэцгэс дэлбэлжээ. Хөөрхий Томино ганцаар явна. Хэрвээ тэд минь тамд байвал тэднийг минь над дээр авч ирээчтэй. Оёмагийн сүлбүүр хөөрхий бицэн Томиногийн төлөө улаан уцаар бүүсүүлээрээ Томино но жикоку гэсэн шүлэг гэдэг юм байна. Йоо. Ер нь угаасаа шүлгнийх нь үгэн ч гэсэн нэг тийм эвгүй жирхмэл үгтэй те. Тийм байна тий. Айгуу тийм эвгүй өгнүүд баялагтай юм байна. За дараагийн түүх нь бас нэгэн түүх ингэж ам дамжигдаж ярьдаг нэг тийм хараалтай гэмээр бас нэг түүх байгаа юм. Энэ болохоор Гозу буюу Үхрийн толгой гэдэг. За энэ түүхийг уншсан, сонссон, ярьсан хэн бүхэн үхдэг
гэж байгаа. Бас уу. За тэгээд одоо энэ түүхтэй холбогдсон хэн бүхэн айснаасаа болж үхэх хүртлээ ингээд чичирсээр байдаг гинэ. Энэ дээр болохоор одоо хэсэг оюутнууд бас ингээд багш нь одоо талбайн аялалд авч гарч явж байхдаа автобусанда явж явах үеэрээ багш нь энэ аимшигын түүхийг ярихаар шийдсэн гинэ. За тэгэл одоо энэ түүхийг ярьж эхэлсэн чинь багш нь энэ түүхийг ярих тусмаа улам бүр ирчтэй ингээд хурдан шаргуу болж яриадсэн гинэ. Тэгэл энийг оюутнууд нь анзаараад удалгүй одоо багшийнхаа яриаг зогсоох гээд хашгирч эхэлсэн гин. Тэгэл оюутнууд нь бүр ингээд амар чанга хашгираад байсан гэсэн багш нь яриагаа зогсоож чадахгүй ингээд бүр улам хурдтай яриадсэн гинэ. За тэгээд ингээд бүр тэгж ярьсаар хагаад тэрнээс цаашаа юу болсныг бол мэдэхгүй. Тэгсэн энэ автобусыг болохоор цагтаа нар энэ автобусыг шуудуунаас олсон бөгөөд бүх зорчигчд нь амнаас нь хөөс сахарсан байдалтай ингээд нас орцсон олцсон гинэ. Тэгээд тэднийг одоо ингээд сэгсчиж нас бараагүй юу амнаас нь хөөс сахарсан ингээд амьд байсан юм байна. Тэгээд тэднийг ингээд сэгсчээ дууцсны дараа арай гэж сэргээсэн чинь хинч юуж болсныг яагаад ийм байдалд орсноо санахгүй. Тэгээд ингээд осолдсон байсан гин. Яг нэг тийм юу юм байна л да. Ер нь бол нэг тийм олноороо цугласан хүмүүс л ер нь бол энэ түүхүүдээ ярьд юм тий. Яг нэг юм аимшигын түүхээ. Яг угаас нэг Японы сургуулиуд ч манай Монголынхыг бодох юм бол нэг 10 жилээсээ ч гэсэндээ ингээд аялал зугаалгаар айгүйх явдаг хамтдаа. Харин тий. Тэгээд тэгж явах явцдаа угаасаа мэдээж сурагчтайгаа ингээд гой юм хийх гэлтэй гой дурсан зүйлт хийх гэж юм уу. Ингээд нэг тиймэрхүү угаасаа бид нар ч гэсэн найзуудтайгаа байхдаа ингээд гой ингээд аимшиг мэрч бас нэг дурсамжтэй. Олуулаа ингээрээ явж байхдаа бол. Тэнгүүд мэдээж олуулаа байгаа юм чинь мэдээж хүүхдүүд бол яахгүй. Гэхдээ иймэрхүү хүн ярих юм бол гой хүүхдүүдэд сонирхолтой гой байдаг. Яг тэр утгаараа л ярьж өгдөг. Харин тийм ээ тий. Айгүй гэж. Нөгөө түүх нь бас буруу түүхийг ярьж таарад. Гэхдээ тухайн түүхийг мэддэг мөртлөө ингээд зүгээр байсан байж иж хүнд ярьж өгж явахдаа тэгж одоо галзуугийн байдалтай болно их одоо юу гэхгүй. Тийм байдалтай болж ихэр бас сонин тий. Мэддэг мөртлөө галзуураагүй ш тэр юм. Тийм мөртлөө ярьж өгөхгүйтэй галзуураад ш. Ярьж байгаа явц дундаа гэсэн үг. Тийм бай. Тэгэхээр бас аягүй сонир. За тэнгүүтээ за нэг юм байгаа. Кушисаки Оона гинэ. За энэ нь болохоор 100 татагдсан амттай одоо эмхтэй гэх энэ домогт өгүүлснээр болохоор амны халахвар зүйлсэн өндөр эмхтэй шөнөөр ганцаараа явдаг гинэ. Тэгээ гэхдээ энэ хачирхалтай эмхтэй нь болохоор амны халахварчныхаа цаана аимшигтэй дүр төрхөө нуусан байт юм байна. Маскараа нууд юм байна тийм. Тэгээд тэрний ихэнх хохирогчд хүүхдүүд байдаг гинэ. Тэгээд тэр одоо тэднийг зогсоогоод би хөөхөн байна уу гэж асууд юм байна. Тэгээ хэрвээ үгүй гэж хариулах юм бол тэр одоо хайж гаргаж ирээд толгойг нь завчдаг юм байна. За хэрвээ би хөөхөн байна уу гэхэд тийм гэж хариулах юм бол амны халахвчаа авангуудаа нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл урагдсан амаа гарган харуулад одоо юу гэмээр байна гэж асууд юм байна. Жохон яожилж штэ. Яа харин хүнийг одоо айлгаж яожилж юм хин. Тий. Ийм царайтай хөөхөн байна уу? Хэрвээ одоо эхлэх хөөхөн байна гэсэн байгаа штэ. Царай гаргалаа үгүй гэж хариулах юм бол хайчраа толгойч нь дахиад цавчаад болчихно. Яа. За хэрвээ тийм байна хөөхөн байна гэх юм бол амийг нь өөрөөх шиг адилхан болгочтой. Одоо амийг нь хайчраа ингэж яар татах юм штэ. Яа. За тэнгүүтээ тэрнээс одоо зогтох ер нь бол ямарч боломжгүй заяа. Одоо таарах юм бол. Тэгээ яагаад вэ гэвэл одоо тэр яаж ч хурдан зогтсон өмнө урд нь ингээ гараад ирчихдэг. Яа. Зүгээр булан эргэл урд нь гараад ирчихсэн. Зүрсөнгсөнгөх гэлээ. Тэнгүүтээ одоо цагдаа нарын мэдээлснээр болохоор 1970-аад оны үед одоо машин мөргүүж нас орсон эмэгтэйг олох үед тэрний нэг ам нь одоо ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүртлээ одоо цуу татагдсан. Тэгээд ингээд тийш ингээ хүлээ ажилласан юм тий. Тийм байдалтай ингээ цогцолж ирсэн. Тэгээд тэрнээс улбалаад одоо иймэрхүү домог яриа гэх юм уу гарч ирсэн юм. Тэгээд 1970-аад он гэхэр чинь одоо бас ер нь өмнөх яриануудыг бодох юм бол бас сүүлийн үе за гэх юм уу? Тийм байна тий. 1918 онд гэхэр чинь тийм. Тэгэхээр би ер нь тойрыг бодох юм бол би бодит түүх яриад байгаа шүү. Тийм байна тий. Тэг яг жигнэсээ бол тийм
байдалтай ингээд нас орсон хүнийг бол олж ирсэн. Тэгээд энэ одоо яг тухайн энэ үнтэй уусаа таарж ирсэн хүн байх юм бол мэдээж өгсөн байж таарж байгаа зү. Яаж вэ? Нэг бол амаа яруулж өгнө. Нэг бол толгоогоо таслуулж өгнө. Энэ хоёрын ял нэг нь биш таарж байгаа байхгүй. Харин тэр нь бол бүгдөө л таарсан болгонууд нь л дандаа хөт юм биш үү те. Тэгээ энэ дээр нөгөө нэг ганцхан энэ нэг 0-ны сүнс. Тэр чинь л цаас хэрэггүй гэх юм бол амьд үлдэх юм шүү. Босд нь бол тэгэл амьд үлдэх. Яг уу энэ нөгөө нэг түрүүний миний унсан нөгөө Томиногийн там билүү нөгөө шүлэг унсан шүү дээ. Тийм. Тэр шүлэг яг уу тухайн шүлгийг уншаагүй хүн бол яг амьд үлдэх юм те. Тийм. Өнөөдөр одоо би бурхандаа залбирая да. Харин тийм бүр уншчлаа. Би ч сонсчлоо. Бүгдөө сонсчлаа яана. Тийм. Тэгэхээр одоо яа гэсэн үг үү? За гайгүй байлгүй те. Гэтэл алхаал харин дээ. Харин тийш тийм. Гэтэ Япончууд тэгтээ жоохон яа тийм сони юм аимшиг юмнууд аягүй хэрэгтэй юм бол кино мануу тэгэл ер нь бол нэг тийм. Би нэг ийм одоо Монгол аимшиг кино үзэхэр бас айхгүй заяа. За солонгос кино үзэхэр айхгүй. Япон кино үзэхэр ийм айдаг юм. Тэр жоо Японч жоохон бодтой хийгээд байна уу? Энэ түүхээсээ болоод. Одоо нөгөө хүмүүс яриа өгдөн штэ. Япон айгүй сүнстэй те. Ингээ баг хүмүүс нь ингээд гэр мэрт нь ингээ сүнс байхад нэгтэй тоож модоггүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмудаас яригадаад байдаг хөөхгүй. Тэгээд угаасаа нөгөө сүнстэй байрнуудаа угаасаа сүнстэйг нь мэддэг, арай хинтхан зардаг. Тэнгүүдэл тэр байраагаа сүнстэй гэдгийг хэлдэг, хэлж зардаг.